Дажахаа бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ хятад хэлэнд цаг асууж мөн хариулж хэрж сурцгаая. За хятад хэлэнд цагийг асуухтаа за энэ дээр 现在几点了? 现在одоо几хэдэн点цаг. За л гэхээр 几点了нийлэл хэдэн цаг болсон бэ? Хэдэн цаг болж байна вэ гэсэн санаатай. Тэгэхээр энэ дээр 现在гэсэн байгаа учраас одоо хэдэн цаг болж байна вэ гэж ингэж асуух нь. За тэгвэл энэ өгүүлбэрт хариулахдаа хэдүүлээ ийм янзаар хариулж болно. 现在上午11点了. 现在гэдэг үгээ аваад одоо 上午үдээс өмнө гэдэг үг нэмж болно. Тэгэхээр үдээс өмнө, за үдээс өмнө, үд дунд, үдээс хоош гэд үгүүдийг бас нэмэлтээр аваад цаг хэлж болно. Тэгэхээр энэ дээр бол одоо үдээс өмнө 10 点цаг л. Одоо 10 цаг болсон байна. Одоо үдээс өмнө 10 цаг болж байна гэсэн санаатай. За энэ дээр багш та хэдэд нэмэлтээр тайлбарч өгнө. Хятад хэлний цагийг хэд хэдэн янзаар хэлж болно. За тэр нь юу гэж байгаа ихлээр одоо жишээлбэл 10点1刻 10 цаг дээр хэдүүлээ жишээ аваад хэлж үзье. 10点 10 цаг, 点 цаг, и гэдэг нь 1, к гэвэл мөч гэсэн утгатай. За 1 мөч буюу 15 минутыг зааж байгаа. Тэгэхээр 10 цаг 15 минутыг 10点1刻гэж хэлэх нэ. 10点1刻. За тэгвэл 10 цаг энэ дээр 10 цаг хагас буюу 10点半. За махчилж орчуулбал 10 点цаг ban гэдэг нь хагас тал гэсэн утгатай үг. Тэгэхээр 10 цаг хагас буюу 10 цаг 30 минутыг бас товчхондоо ингээд хэлчих болно. Эсвэл шууд 10 цаг 30分钟буюу яг 30 гэдэг тоогоо хэлээд 分钟минут гэдэг үгийг аваад бас хэлчих болно. Тэгээ ер нь бол хятад хүмүүс тоог хэлэхдээ 10点1刻 10点半гэд яриандаа бол ингээд хэрэгжилдэг. За сүүлийнх нь болохоор cha 1刻是1点, cha дутуу 1刻 1 мөч 是11 点цаг. Тэгэхээр дутуу байна 1 мөч 11 цагт буюу за энэ 10:45 болж байгааг зааж байгаа. За тэгэхээр цагийг хэлэхдээ хэдүүлээ иймэрхүү хэлбэрүүдээр хэлж давтаж болох нь. За тэгэхээр өнөөдрийн үтсэн хичээлээ гэрээний алгууртаа маш сайн давтаарай. Бүгдээрээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Шишэ даажаа.